За тэгэхээр үзэгчдээ хүүхдийн баяр тун удахгүй хаяанд ирсэн байна. Үүнтэй холбоотойгоор маш олон сайхан мэдээллийг дуулгахаар Нандин брендийн маркетингийн албаны дарга Оюун Зул маань хүрэлцэрсэн байна. Өглөөний мэндийг хүргэе. Өглөөний мэнд хүргэе. Эрхэм үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргээд удахгүй болох хүүхдийн баярын бас мэнд хүргье хүүхдүүдтэй. За тэгэхээр Нандин брэнд бол хүүхэд багчуудын хамгийн хайртай, хамгийн дотны туслах болж чадсан одоо бүтээгдэхүүн гэж ойлгож байгаа. Энийг ялангуяа орон нутгийн хүүхдүүдэд илүү төлхөө хүргээсэй л гэж миний зүгээс ер нь танаа сандаж хэлмээр байдгийг. Хотод бол хангалттай дэлгүүрүүдээр худалдаалагдж байна тийм бас. Тэгэхээр зэрэг энэ тал дээр ямар ажил хийж байна? За орон нутгийн номын дэлгүүрүүд болон хувь хүмүүс ер нь дэлгүүр хоршоо одоо тий худалдаа явуулдаг хүмүүс манайхтай холбогдоод ер нь манайхтай хамтарч ажилладаг. Нилээд олон газрууд бол аль биесний одоо өөрсдөө ингээд манайхтай харьцаад дэлгүүртээ одоо зардаг болсон. Ялангуяа Увс аймаг, Хинтээ аймаг, за Дархан Эрдэнэтэд бол ер нь бол хүмүүс өөрсдийнхөө дэлгүүрт ингээд худалдаалж байгаа. Яг хүмүүст хүрж байгаа байдал нь жаахан бага байж магадгүй. Яг тэр дэлгүүрт байна шүү энэ гэдэг нөгөө зарлаад байхгүй болохоор явж байгаад хүмүүс өөөнөөс хөөрхөн ном бай авчий гэл ингэж аваад байгаа. Яг Нандин брэнд гэдгээрээ одоо үндэсний одоо дэлгүүр нээгээд те яг салбар болгоод нээсэн дэлгүүр бол одоохондоо алга. Бид одоо 6 сарын 1-нд маш том үйл ажиллагаа зохион байгуулах гэж байгаа. Үүнийхээ араас намар угаасаа Нандин брэнд маань өөрийн гэсэн маш гоё одоо том дэлгүүртэй болж хүүхдүүдэд дахиад баярлуулна. 6 сарын 1-ний одоо үйл ажиллагаа маань мөн одоо хүүхдүүдийг баярлуулж Нандин брэндээ илүү их таниулах одоо ажлын маань эхлэл болох гээд гоё мэдээлэлээ хуваалцгаад ингээ ирсэн. Тэгэхээр яагаад бас ингэж тодруулж хэлээд байна гэхээр одоо Монгол улсад цэцэрлэг сургуулийн тий хүрэлцээ маш бага байна. Гэрээрээ хүүхдүүд маш их одоо цэцэрлэг тамрагдаж чадахгүй явж байгаа хүүхдүүд бас байна шүү дээ гэртээ тий. Тэгэхээр тэр хүүхдүүдэд ядаж одоо энэ эдгээр одоо танаа бүтээгдэхүүнүүдээр дамжуулаад тэр хүүхдэд бас сургуулийн өмнөх боловсрол олгоход нэлээд түлхэж болох болоо гэж би бас боддгийн. Ялангуяа орон нутагт байдаг Аслагдмал аймгийн хүүхдүүд ч гэдэг юм уу тий тэр хүүхдүүд бас сүүлийн дэвшилтэд технологиг ашиглаж гаргасан маш олон төрлийн танин мэдхүйн болон эдгээр олон сайхан бүтээгдэхүүнүүдийг бас хүргээсэй л гэж боддгийн. Тэгээд одоо энэ удаад яг ямар одоо танин мэдхүйн зүйлсийг одоо танилцуулж байна. За таны ярьж байгаа их зөвлөлтөө энэ уул нь хүүхэд болгонд л гэрт нь байж ах хэвээр бүтээгдэхүүн. Тэгээ бид ингээ хүүхэд болгонд очиод үнгүү гэрээр нь тараагаад яваад чадахгүй учраас яг манайх нөгөө цэцэрлэг болон бага ангийн хүүхдүүдийн багш нартай сургуультай л хамтарч ажиллаж сургалтын хөтөлбөрт одоо эдгээр бүтээгдэхүүн маань орчвол өөрөө их давуу талтай болох гээд байгаа юм л да. Тэртээ тэргүй хүүхдүүд үсэг сурах ёстой байдаг, хүрд сээжлэх хэрэгтэй байдаг, амьтны тухай одоо ойр зуур амьдралдаа хэрэгэлдэг эхний үгнүүдийг мэдж явах ёстой байдаг. Үгийн баялгаа нэмэгдүүлэхэд яг эдгээрийг ингээд багтаасан дээрэс нь анхаарлын одоо сайжруулдаг, юмыг сонсож сурдаг, харж сурдаг, өнгийг ялгаж сурдаг тийм ээ. Эдгээр зүйлсийг бүгдэнд нь одоо энэ бүтээгдэхүүнүүдэд маань эдгээр зүйлсүүд бүгд багтсан байдаг учраас уул нь яг нэг багшийн туслах болоод явбал их амар бүтээгдэхүүн байхгүй юу тийм ээ. Багш нь заалаа хүүхэд энийг гэртээ очиод давтдаг. Сургууль дээрээ багш нь зааж байгаа. За одоо номон дээрээсээ дараад сонсоорой гэхэд багш нь өөрөө ингээд одоо олон 50 хүүхэдтэй амаач хилтэл яриад ахын оронд тийм ээ. Ядрын штэ одоо тэгэхэд энийгээ сонсоод байж байвал бас хүүхдэд маань ч илүү үр дүнтэй гэж бол би бол одоо би болон бид манай хамт олон боддог. Тэгээ энэ тал руугаа бас чиглэсэн үйл ажиллагаа хийн. Дэлгүүр хоршоо болгон зархаас гадна одоо сургуулийн хөтөлбөрт оруулж хүүхдүүдийн сургалтанд ингэж оруулахыг бол зорж ажиллаж байгаа. Тийм болохоор удахгүй бас та нартай тийм гоё мэдээ дуулгах байх гэж бодож байна. За өнөөдөр би та нартай цөөхөн бүтээгдэхүүнээс авчирсан манайх ийм пазлтай байхгүй юу? Энэ пазлууд маань ийм том одоо ширхэгтэй. Тийм миний анхны пазл гэдэг нэртэй хүүхд жижигэн пазлнуудыг тараад нэг ч юм уу дутчгаар нэг хэцүү болдог штэ тийм ээ. Тэгэхээр яг тэгүүлэхгүй гэдэг үднээс ийм том тэгээ барагтай одоо хугарч нугараад хүүхэд одоо жоохон юм асгахт ч юм уу ингээд дорхноо алга болоод байхгүй гэдэг утгаар ийм. За ийм
Ингээд энэ бол эсрэг утга гэдэг. Талаар бас мэдээлэл. Энэ бол эсрэг утга гэдэг пазл байна. Энэ пазлыг хүүхэд ингэж юм бэлээ. Уншдаг хүүхэд бол за хол ойр гэдэг ингээ уншчин тий. Уншиж чаддгүй жоохон 2 3 настай хүүхдүүд зургийг хараад бодож байгаа байхгүй юу? Өөрөө дотроо бодоод би ингээд өөрийнхөө хүүхдийг энийг бараг ойлгох болоо да гэж бодсон чинь хүүхэд чинь ер нь биднээс илүү юмыг их ажиглаж ойлгож явд юм байна. Шууд ойлгож исэн. Шууд ойлгоод энэ нь наана энэ нь цаана нэ. Тэгэхээр хол ойр гэдэг ингээд утгаар нь шууд хэлж байгаа байхгүй юу? За тэгээд жишээ нь энэ удаан гэдэг ингээ юм яст мэлхий байгааз тэгэнгүүтээ энд нь хурдан гэдэг ийм зургаар нь гэсэн үг. Тэгэхээр хүүхэд бол яст мэлхий удаа явдаг юм байна. Туулаа бол хурдан дэгддэг юм байна гэдгийг ингээд давхар дахиад нөгөө амтны тухай ингээд мэдээд авах нь. Манай бүтээгдэхүүнүүд ер нь ингээд нэг одоо ийм зүйл харагдаж байгаагийнхаа цаана маш олон одоо өгөөжтэй утга агуулгадж идэг. Энүүгээрээ л нандин гэж нэрлэдэг байгаа юм. Хүүхдийн одоо зүгээр ингээд хөөхөн нүдний цаана зөндөө олон одоо тэр хүүхдийн бидний мэдхгүй зүйл байж байдаг ч яг удаан хамт ахаар тэр хүүхэд хүнийг хүндэлдэг эсвэл цаанаа дотроо юу боддог юмнууд гарч ирээл хүүхэд өөрөө тийм агуу ертөнц байдаг. Тэгээ ямар ч хайрцаглагдаагүй яг тэрэнд л зориулж бүтээгдэхүүнүүдээ хийсэн гэж ойлгож болно. За би та нартай энэ пазлыг танилцуулъя гэж бодсон. За энэ пазл маань 7 төрөл байдгийг шүү. Саяных бол та нартай сонирхолсон маань эсрэг утга байна. Тэгээд нөгөө эерэг утга бас байгаа. Ойролцоо утгаараа эвлүүлдэг. За эндээс ер нь харчиж болно. Орон орны далбаа гэж бас байдаг. Тэгэнгүүт тэр орон орны далбаа их хөөрхөн ингээд одоо Монгол улс гэхэд Сүхбаатарын талбайтайгаа эвлж байгаа байхгүй юу? За ингэх мэтчлээ ингээд улс орон болгоны онцлог зүйл нь тухайн улсынхаа далбаатай ингээд нийлээд хүүхдийн бас нөгөө танин мэдхүүд их сайн нөлөөлж байгаа. Манай орон орны далбаа гэд пазлыг авсан нэг хүүхэд бүр ингээд гадаад орноор аялна гэдэг мөрөөдлөө бүр юм зориг болгоод зураад пазлтайгаа хамт ингээд наагаад тэг би яг энэ талбай дээр энэ арал дээр те энэ гой хотод очиж үзнэ гэд ингээд 10 настай хүүхэд бүр тийм мөрөөдлийн одоо самбраа хийчихсэн байсан. За энэ логик сэтгэлгээ гэсэн пазл байна. Яг одоо та нартай үзүүлж байгаа маань энэ маань ингээд логикорынхоо дарааллаар эвлэх юм л те гутал аймс гэх те зүгийн балтайгаа эвлэн гэд. Ингээд уншдаг хүүхдүүд уншаад уншдаггүй хүүхдүүд бол зургаар нь өөрөө сэтгэн бодож тэгээд анхаарлаа маш сайн төвлөрүүлж ойлгох нь л те. За ийм пазлыг та нартай танилцуулмаар байна. Энэ пазлыг бол би одоо хүүхдийн баяр их гоё бэлэг гэж бодож байгаа. Ингээд барьж явхад ийм болохоор их гоё. Тий цүнх шиг. Тэгээ ийм том ширхэгтэй учраас дутаад энэ төр ингээд санаа зовоогоод байхгүй. За манай пазл ийм 7 төрөл байдаг. Мөн үсгэлж сурдаг. Үсгнүүдийн хооронд нь эвлүүлдэг. Тоолол байдаг. Тэгээд эсрэг утга, эерэг утга, логик дараалал, орон орны далбаа, логик сэтгэлгээ гэсэн ийм пазлнууд байдаг шүү. За энэ бол ер нь хүмүүс жоохон гадарлах бах манай энэ үлгэрийн номыг ярьдаг ном гэд. За энэ бол Орос ардын үлгэр байна. Та нартаа ингээд ажиллуулж үзүүлье. Одоо эндээс нь зурнууд нь бас гараад байна тий. Тий яг зөв ингээд зурагтай. Та бүр манай бүтээгдэхүүнийг айгүй сайн мэддэг. Ингээ хөөрхөн зурагтай. Тэгээ ингээ зураг хараад сонсохоор хүүхэд нөгөө өөрөө ингээд төсөөлөөд нэг иймэрхүү тэгээ өөрийнхөө төсөөллөөр үлдсэн үйл явдлыг ингээд сонсонгоо төсөөлөөд хүүхдүүд маань бас одоо зөвхөн 6 сарын 1 гэлтгүй аваад өгчихсөн байхад хөдөө одоо гадаа хүмүүс аялал зугаалгын цаг эхэлнэ. Машин дотор халууцсан жоохон залах нь хүүхдүүд удаан хол замд явхад заавал хөдөөгөхгүй хоттож гэсэн ер нь тэгдэг. Тэгэхээр хүүхэд энийг нөгөө ингээд сонсоод явхаараа маш гоё саатдаг байхгүй аятай. Энд чинь нэгэсэндээ гар утас гэсэн үг л дээ. Гар утсыг оруулж байгаа ийм бүтээгдэхүүн дууг нэмж хасаж болдог. Ингээд саяны шиг зогсоочч болно. Ярьж байгаа үлгэрээ дахиад өөр үлгэр сонсъё гэвэл ингээд дарчнаа. Тэгээ хүүхдийн маань бас их дотны найз болж чаддаг. Энэ бүр бага сартаагаас нь эхлээд хэрэгэлсэн ч болдог ийм бүтээгдэхүүн. Заавал 1 ой хүрсэн 2 ой хүрж яж ойлгоно гэх зүйлгүй сонсох чадвар нь өсөөд юмыг төсөөлөн бодох одоо чадвар нь нэмэгдэж байна л гэж ойлгож байна. За тэгээ Орос ардын үлгэртэй хамт Монгол ардын үлгэр гэж Монгол хүүхэд бүр бас мэдж байх ёстой тийм үлгэрүүдээс гадна Орос ардын үлгэр багтсан байгаа. Яагаад бид бас энэ үлгэрийг ингэж ярьсан хэлбрээр бас хажууд нь ингээ бичгээр оруулсан юм бэ гэхээр ер нь Монгол үндэсний одоо нөгөө үг хэллэг ёс зүйг бол хүмүүс үлгэрээс илүү их сурдаг. Бид гадаад тий яг зөв
Монгол өв соёлоо үлгэрээс илүү сурдаг. Тэгээд бид хэд одоо ингээ гадаад дотоод яваад ямар ч боловсралтай, ямар ч соёлыг сурах боломжтой ийм цаг үед амьдарч байгаа ч гэсэн энэ Монгол үндэсний өв соёлоо бол орхигдуулж болохгүй. Энэ бол ингээ баг багт нь суудсан зүйл бол дараа нь яаж ч одоо өөр газар амьдарсан байсан ер нь бол ингээд үлдсэн байна шүү дээ. Өөрт нь сууралаад тэрэнд ингэж одоо туслах үүднээс дандаа ийм үлгэрүүдийг сонгож авсан байгаа. Үргэлжлүүлээд би та нартай энэ дууны ном танилцуулъя. Дуу бас мөн ялгаагүй. Яг нөгөө одоо төрийн сойрхол дардын жүжигчин гэдэг манай одоо алдартай тэр хүмүүсийн тийм ээ он удаан жил яг хүүхдийн нас сэтгэхгүй тохирсон тэр гоё дуунуудыг сонгож авч эндээ тэгээ орчин үеийн хүүхдүүдээр дуулуулснаар ингэж оруулсан байгаа. Яг хуучны гой доонууд байна шүү дээ тийм байгаа биз. Тэгээд дуулалт нь болохоор арай одооны хүүхдүүдийн хэв маяг тавихаар ингэж бодолцож хийсэн ийм дуулдаг ном байна. Энэ ном маань Гоёхон дэлхий гэдэг нэртэй. За би та хэдтэй ингээд аль ч насны хүүхдэд тохирохоор бүтээгдэхүүн танилцуулж байгаа юм. Бүр жаахан хүүхдүүд одоо нэг чихэр бичээ учиргүй одоо ингэж өөрөө дураараа сонгоод энийг авъя гэд идээд байхааргүй нэг баг сартай баг настай хүүхдүүд байдаг шүү дээ. Тэр хэдэд бол ингээд яг энэ бүтээгдэхүүнүүдийг тохирдог байхгүй аваад өгчихсөн байхад одоохондоо хэрэглээд уйд чинь гэж байхгүй тэр хүүхд чинь цэцэрлэгт орно. Тэгээд дахиад хэрэглэн бага ангийнхан хэрэглэн тэр байтугай охин хүүхэд бол одоо ингээд дунд ангич байсан сонсоол идэм байлээ. Яг өөрт нь гоё зугаатай бага багтаа сонсдог байсан дуугаач гэсэн бид нар сонсохоор нэг тэр үеийн дурсамж сайн сайхан зүйлнийг ингээд бодогддаг штэ. Тэгэхээр хүүхдийн хувьд мөн л ялгаагүй яг тийм гэгээлэг зүйлсэн санагддаг юм байлээ. Тэрийг одоо манай нөгөө дунд ангийн хүүхдүүд надад хэлсэн байхгүй юу. Бид нар ч гэсэн одоо энэ дуунуудыг сонсохоор цэцэрлэгт байсан найзаа сандаг тийм ингээд өөрт нь тэр өдөржингөө ингээд их аз жаргалтай байдаг гэсэн. Тэгэхээр ном гэдэг өөрөө ийм гоё ид шидтэй зүйл буцаж аялуулдаг дуу хөгжимгүүдийг ийм гоё зүйл эдгээрийг ингэж нийлүүлж одоо хийсэн бүтээгдэхүүн байгаа юм шүү. За тэгээ хамгийн сүүлийн танилцуулах өнөөдрийн авчирсан бүтээгдэхүүнүүдээс сүүлийн танилцуулах бүтээгдэхүүн маань нөгөө хамгийн л одоо байнга ярих дуртай миний амтны ертөнц гэдэг ийм бүтээгдэхүүн байна. Манайх ийм дууд самбар манад 4 төрөл байгаа байхгүй юу? Энэ амтны ертөнц нь болохоор бүх амьтдыг ингэж гоё нэрлээд асуулт асуугаад англи монгол хэл солигдоод хүүхдийн сурсан мэдснийг шалгадаг. Дээрэс нь цагаан толгой хүрд тэгээд миний анхны 100 үг гэсэн пазл бишээ уучлаарай. Юу дууд самбарууд байдаг. Тэгээд бүгдээрээ англи хэлтэй солигдно. За ихэнх нөгөө хоёр одоо дууд самбар нь хоёр талаараа ажилладаг. Ингээд солиод явуулаад яж болно. За одоо энэ дэр хоёлаа ингэхүү асуултан дээр нь тавиад хоёлаа амьтаа болох уу? За тэгээ нэг. Тэг асуултан дээр нь та дарчих. За горилла ч хаана байдаг үлээ байж. За яг ингэ Африк төвдөл байх хэрэгтэй. Горилла энэ үү? За та сармагчин болов уу? Оо буруу байна. Горилла ч нөгөө энэ том. Тийш том шүү дээ. Тийш дээ тий. Энэ Африк гэсэн өмнөд Америк дээр аваад дарчлаа тий. За байж байгаарай. Хоёлаа нөгөө буруу дарж агаад юугаа алдчихлаа. Канадын үслэг чанд. Тэр одоо Канад гэсэн Канад дээр л байгаа л да тий. Тий. Энэ тийм байна тий. Бид хоёр нөгөө хавтгай юм дээр тавиагүй болохоор тий. Далайн арслан сая. Далайн арслан гинэ. Канадын галуу гинэ одоо. За. Энэ тийм биш. Зүв байна гэж юм тий. За ингээ асуугаад эндээ хариулаа явуучин тий. Тий. Инхээр ингээд том хүмүүс ч гэсэн их гой сонирхолтой байгаа. Тэгээд хүүхэд ингээ яг шууд боддог байхгүй. За Канад гэж байгаа юм чи одоо эн чинь нэг тий Канадд л байх нь. Канад гэдэг маань өөрөө хаана байрлалдгийн төгөөл гэдэг. Канад гэж ямар улс юм гээд асуун тий. Зарим асуултанд нь том хүмүүс ч бүдэрхээр ер нь тэгээ ингээ гоё дарааллуулаад ингээ олон зүйлийг мэдэж авч таних боломжтой. Энэ амтны ертөнц дууд самбар бол ёстой альч насны хүүхдэд өгөхөд их гоё бэлэг гэж бодож байгаа. Тэгээ 6 сарын 1-нд хүүхдүүд маань, томчууд маань хүүхдүүд юу авах вэ? Хүүхэд өөрөө өөртөө нэг бэлэг сонгохгүй байх. Том хүмүүс ер нь юу өгөх вэ гэж ингээ боддог. Тэгээ би туслах үүднээс энэ бүтээгдэхүүнүүдэд танилцуулж байгаамаа. За энэ жилийн хүүхдийн баяр болвол те чихэр үзмнээс татгалзаад ялангуяа сахарын хэрэглээ бол маш айхтар их байна гэж байна шүү дээ. Энээс татгалзаад аль болохоор ингээ оюунлаг бэлгүүд байгаасаа л гэж
миний зүгээс бодож байна. Тэгээд ер нь ингээд янз бүрийн байгууллагууд ч гэдэм үү те хамт олон найз нөхөд эмээ өвөө нэр хүүхдтэй бэлэг авч ачтаа дандаа л бүгд энэ тэндээс баахан чихэр үзэм ундаа гээл ингээд ууталцсан юмнууд ирдэ шүү дээ те. Одоо супермаркетууд ч гэсэн дэлгүүрүүдтэй нөгөө чихэр жимс ундаа модон чихэр эдрийг бүгдийг ингээд уутлаад эхэлсэн байлээ. Харин тийм ба. Тэгэхээр тийм зүйлээс татгалзаараа л гэж хэлмээр байна. Хүүхдийнхээ ирээдүйд одоо хөрөнгө оруулалтыг үйл эдгээр энэ сайхан Нандин брендийн дууц самбарч гэдэг юм уу, пазлч гэдэг юм уу, энэ үлгэр ярьж өгдөг. За ер нь бие даагаад хүүхдтэй ингээд суралцах боломжтой маш олон сайхан юм бүтээлүүдээс сонгож өгөөрэй л гэж хэлмээр байна. За хүүхдийгээ хорлохыг хүсэж байгаа хүмүүс бол тийм чихэр шоколадаа л аваарай л гэж. Би бас ингэж удаад байгаа. Яг нөгөө хэрэглэгчд байгаа учраас ингээ бүтээгдэхүүн байж л оршижл байдаг штэ. Тэгэхээр чихэр бичээ эдгээр зүйл бол яг ингээд бүр мөсөн үр далга болно гэж байхгүй. Бид нар ч гэсэн хаяа эдмээр санагддаг штэ. Гол нь яг нөгөө хүүхдтэй багаас нь яг зөв хэрэглээнд л сургах ёстой юм шиг байгаа юм. Хит нөгөө өгөхгүй шүү чамд болохгүй гэдэг хар хүүхэд улам тэмүүлдэг. Яг түүнтэй адилхан манай Нандин брендийн бүтээгдэхүүн ингээд айл болгонд ер нь бараг байж идэг байхгүй нэг ч юм уу бүтээгдэхүүн. Тэгмүүд дараагийнхыг нь авмаар байна гэдэг ингээд нэг авсан хүүхэд ингээд дахиад өөр зүйлийг нь авахыг санагдана. Өөр нэг хамаатан садан дүүдээ өхийг хүснэ. Тэгээд бас түрүү таны яриан дээр дурддагчээсэн нэг үгийг хэлмээр энэ одоо цэнхэр дэлгэцээ үзээ сууж байгаа олон ач зээтэй эмээ өвөөнөр те эмээ өвөөнөр болцсон хүмүүстэй шүү. Тэрнээс биш нас нь бол залуухан хүмүүс зөндөө байгаа шүү те. Та бүхэндээ маш их баярлалаа. Ягаад гэвэл Нандин брендийн хамгийн их хэрэглэгчид ер нь ач зээтэй хүмүүс байдаг байхгүй юу. Заавал хүүхдтэй одоо ач зээтэй хол амьдардаг одоо хүүхдүүдтэй санаа зовж байгаа учраас боловсролтод санаа зовж байгаа учраас авч өгдөг, хүргэлтээр явуулдаг, гадаад дотоод руу явуулдаг. Тэгээд манай хамгийн гол хэрэглэгчид байдаг. За тэгээд 6 сарын 1-ний өдөр хаана зохион байгуулагдана гэлээ? За цаг маань их бага болсон байх. Би маш хурдан яриа. 6 сарын 1-нд бид 5 шарын одоо Улаанбаатар хотын 5 шарын автобусны буудлын арталд Сутайн буянт гээд том одоо зах байдаг. Тэрний зогсоол тэр өдөр тэр чигтээ хүүхдийн баярын одоо уур амьсгалтай хүүхдийн ертөнц болно. Ингээ хүүхдүүд маань ирээд гой нөгөө хийлдэг тоглоомн дээр тоглоод, гусураар тоглоод, заримгаар өнгөө дайлуулад ирсэн хүүхэд болгонд гарын бэлэгтэй бид 2000 хүүхэд баярлуулсан гэсэн одоо төлөвлөгөөтэй хүчин чадалтай байгаа. Тэгээд яагаад одоо тэр хэсгийг бас сонгож авсан бэ гэвэл сонгон хайрхан дүүргийн хүүхдүүд маань цэцэрлэг түрээлэн рүү явъя гэхээр бас жаахан хол том хүнтэй л явахгүй бол бас эрсдэлтэй ер нь. Тэгээд 6 сарын 1-нд манайхан их ачаалттай байдаг. Тэгээд ер нь баярын өдрүүдэд парк бас жаахан хол штэ ер нь бол тийм болохоор одоо Улаанбаатар хотын баруун дүүргийн хүүхдүүд ингээ илүү эрүүл тохиромжтой энэ хүүхдүүд маань юмд жоохон хоцрогддог гэдэг утгаар тэгээ зөвхөн сонгон хайрхан дүүргийн хүүхдийг баярлуулнаа гэд бусдыг оруулахгүй байх гэж байхгүй анги хамт олноороо олуулаа ирийг бол одооноос ингээд багш сургууль хүмүүжүүлэгч асран хамгаалагчд нь хоорондоо ярьж агаад хүүхдүүдэд бас нэгдсэн журмаар баярлуулж олно. Тэгээ тэнд юу болох вэ гэхээр урлагийн маш гоё тоглолтууд олно. Үе тэнгийнх нь өөрсөнтэй чицүү яг тийм хүүхдүүд урлагийн одоо маш гоё үлгэрийн баатруудын дүрд хувирч хамтдаа дуулж бүжгэлж нэгэн өдрийг өнгөрөөхөөс гадна мэрэгжлийн бас артистууд ингээд зөндөө хэрж байгаа. Тийм гоё тоглолттой, бэлэгтэй, суглаа нь үнгүй. Тэгээ суглаандаа бас хүүхдүүдийн дуртай ундаг дугуй, таблет гэх мэт ингээд хөрхөн бүтээгдэхүүнүүдийг бас бид бэлгэлэхээр бэлдсэн байгаа. Нандин брэндээс очино. Нандин брэндийн зүгээс ч гэсэн та нартай бэлэгтэй Нандин брэнд очино гэж яагаад хэлж байгааг бол энэхүү үйл ажиллагаа маань дан ганц манайх зохион байгуулаагүй хамтарж байгаа байгууллагуудтай. Гэхдээ Нандин брэндийн Нандин гэдэг ивент юм аа энэ маань. Тэгээ хүүхэд болгонд бэлэг бэлдсэн мөн бүх хүүхдэд одоо манайх Нандингийн зүгээс бол 2000 хүүхдэд бүх бүтээгдэхүүнээ өгч чадахгүй учраас арай нэг хямдралтай үнээр нилээд хямдралтай үнээр зарагдана. Гэхдээ ирсэн хүүхэд болгонд бол гарын бэлэг бэлдсэн. За тэгээ тийм гоё өдрлөг болно. Тийм болохоор та нар маань 6 сарын 1-нд хүүхдээ хаашаа авч явах вэ? Эсвэл хүүхдүүд маань хаана очиж олуулаа гоё баярлах вэ гэж бодож байгаа л хүрээд ирээрээ тэнд багтахгүй гэх одоо асуудал алга, бөхчмдөхгүй гэх зовлон алга. Тэгээ та нарыгаа урьж байна. Задгаа талбай дээр шүү дээ, тий? Задгаа. Цаг агаар сайхан багасаа, тий? гэж найдаж байна. За ингээд Нандин брендийн маркетингийн албаны дарга Оюун зул маань эдгээр сайхан гайхалтай бүтээгдэхүүнүүдэд та бүхэн танилцуулаад 6 сарын 1-ний өдөр энэхүү доор гарч байгаа утас хаягаар холбогдоод очороо за хүүхдийн баяр бол мэдээж талбай дээр болно гэсэндээ талбай дээр бол
маш олон хүмүүс бужигнаад юу болох юм бас мэдэхгүй бас бужигнажснаас таалтын сонгон хайрхан дүүргийн хүүхдүүд маань тийшээгээ талбаар явж ирснээс тэнд болж байгаа маш сайхан үйл ажиллагаанд оролцоорой. Тэгээд гарын бэлгүүд бас байгаа гэж сайхан мэдээлэлийг дуулгалаа. Ингээ танай ажил үйлс танд амжилт хүсье. Маш их баярлалаа. Манай Нандин брендийн бэлгийг одоо 6 сарын 1-нд Хүүхдийн баярын бэлгээр сонгож байгаа хүмүүсээ үйл энэ доор гарч байгаа утасны дугаараар холбогдоод хүргэлтээр авч болно шүү. Хурч ирээд сонгоод авъя гэвэл гэгүүл гинэ хурж ирээд сонгоод авъя гэвэл 10 дугаар хороололд байрладаг Көгшүү тааварт ирээд та нар маань Нандин брэнд ханвайг асуухаар заагаад өгнө. Хурж ирээд үзэж хараад сонгоод олноор нь аваарэ. Мөн Нандин брэнд гэсэн пэйжээр холбогдоорой. Та бүхэндээ сайн сайхныг хүсье. За баярлалаа. За ингээд үзэгч та бүхэнд Нандин брэндийг танилцууллаа.